Өнөөдрийн де факто 3 үйл явдлыг онцолж байна. Нэгдүгээр бид шатхууны үнийн өсөлт ер нь юу хэлж байна. Хоёрдугаар гадаад худалдааны түүхэн өндөр үзүүлэлттэй байхад иргэд энэ бүхнийг амьдрал дээр яаж мэдэрч байна вэ? Гуравдугаард үер яагаад зөвхөн байгалийн гам шиг биш, хотын төлөвлөлт, төсөв, бизнес, даатгал, ядуурын асуудал болж байгаа вэ? Энэ гурван сэдвийн цаана нэг л том асуулт байгаа юм. Энэ бол Монголын эдийн засаг томорч байна уу? Эсвэл зөвхөн хүчрхэж байна уу? Хэмжээ томроод байна уу? Чанар нь дэвшилж байна уу гэдэг ийм асуудалтай энэ 7 хоногийн томыг хийх гэж байна. За ингээд нэгдүгээр асуудалд оръё. Нэгдүгээр үйл явдал бол шатхууны үн. Энэ бол үнийн асуудал биш, хараат байдлын үнэ гэж хэлмээр байна. За яасан бэ гэхээр энэ 7 хоногт A92 бензиний үн нэмэгдсэн. Өрхийн хэрэглээ, тээвэр, бизнесийн зардын талаар дахин маргаан үсгэж байгаа. Оросоос орж ирэх импортын өртөг тонн тутамдаа $800 хүрчээлийн гэж салбарын тухай мэдээлэл гарсан. Энэ тоо өөрөө чухал боловч түүнээс ч илүү юу чухал вэ гэвэл Монгол улсын шатхууны үнийг үндсэндээ дотоодоо тогтоодоггүй бид дэлхийн зах зээл, нийлүүлэгч улсын нөхцөл, тээвэр, валютын ханш, геополитикийн эрсдлийг бараг бүхэл бүтэн цуг хүлээж авдаг. Монголын импортын бүтцийг харуул 26 оны эхний хагас жил бид нефтийн бүтээгдэхүүнд нийт импортынхаа 22%-ийг авсан байгаа юм. Буюу энэ төлж байгаа 5 Америк долларын $1 нь гэтэл шатхуун нефтийн бүтээгдэхүүнд явж байна гэсэн үг. Импортын ийм том хамааралтай байна. За энэ гол их усүрийн импортын энэ бүх их усүрийн 28% Оросын холбооны улс байсан. За энэ бол ердийн худалдааны статистик биш. Энэ болохоор эдийн засгийн аюулгүй байдлын зургал да. За тэгээ шатхууны үн яагаад бүхний асуудал болчих вэ гэж. Шатхууны үн өсөхөд зөвхөн машинтай хүн хохирдог гэсэн ойлголт бол явцсан. Шатхуун бол бүх бараа үйлчлэгээний өртөг ордог далд татвар юм. Малын махыг Сум аймгаас Улаанбаатар руу тээвэрлэхэд шатхуун орно. Гурилыг үйлдвэрээс дэлгүүрт хүрэхэд шатхуун орно. Барилгын материал, цемент, арматур, уулуурхайн тоног төхөөрөмж, хүргэлт, такси, нийтийн тээвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн техник бүгд л түлшнээс хамаардаг. Тиймээс шатхууны үн өсөхөд инфляц зөвхөн нэг салбараар зогсдоггүй. Эхний долгион тээврийн зардал ихсгэн, хоёр дахь долгион хүнс бараа үйлчлэгээний үнд нөлөөлнө. Гурав дахь долгион болохоор цалин нэмэх шаардлага, бизнесийн ашиг буурах, төсвийн татаас өгөх дарамт ихсэх гэх мэт. Инфляц ийм хоёр дахь нөлөөгөөр их удаан үргэлжилдэг. Монгол банк 26 оны 6 дугаар сарын шийдвэртээ инфляцийн өсөлтийн гол шалтгаан нь шатхуун болон хүнсний үнийг гэж онцолж байсан. Үнэхээр 2026 оны 6 дугаар сард улсын нийт инфляц 12%, Улаанбаатарын инфляц 12.3 болсон. Суур инфляц харин 7% байсан. Буюу нөгөө багцаараа ярих юм бол энэ ялгааг их зүйлийг хэлж байгаа юм. Суур инфляц харьцангуй доогуур бүтлөө. Энэ саяны тодорхой барааны үнийн өндөр байгаа нь эдийн засгийн бүх салбарт хэд халалт үүссэн гэсэн үг. Харин шатхуун, хүнс зэрэг нийлүүлэлтийн хүчин зүйлийн үнийг хүчтэй түлхэж байна гэсэн үг. Тиймээс шатхууны үн бол зөвхөн жолоочийн асуудал биш. Инфляц, бодлогын хүү, зээлийн хүүгийн асуудлын эхлэл юм аа. За бусад орнд энийг яаж шийддэг вэ гэж. Жишээлбэл Япон, Солонгос, Сингапур гээд газрын тосны асар их бараг 100% импортлдог орнууд байна. Гэтэ тэр Монгол шиг эмзэг биш. Яагаад гэвэл нэгдүгээр нийлүүлэгчээ төрөлжүүлдэг, олон газраас авдаг гэсэн. Хоёрдугаар стратегийн нөөц гэж бүрдүүлдэг. За гуравдугаар дэлхийн хэмжээний боловсруулах үйлдвэр, логистик, хадгалалтын системтэй гэсэн. Дөрөвдүгээр валютын нөөц, санхүүгийн зах зээл нь гадаадаас энэ хамаарлыг зөөлрүүлж чаддаг. Тавдугаард нийтийн тээвэр, эрчим хүчний үр ашиг, цахилгаан жуулалт нь
нефтийн хэрэгцээг бууруулдаг ийм бодлоготой ажилладаг. Сингапур өөрөө газрын тос холбогддог үеч Азийн хамгийн том боловсруулах худалдааны төвүүдийн нэг газрын тосны Солонгос ч мөн түүхийн нефт импортлдог боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэр, усан тээвэр, стратегийн нөөцөөр импортын сул талыг аж үйлдвэрийн давуу тал болгоод ашигласан. Харин бид Монгол нефт импортлохын зэрэгцээ бүтээгдэхүүнээ боловсруулахгүй, нийлүүлэгчээ хангалттай төрөлжүүлж чадаагүй, төмөр зам ба агуулгын хүчин чадлаа бүрэн ашиглахгүй байгаа учраас үн өсөх дотоодын бүх салбарт энийг мэдрүүлж байна. За газрын тосны боловсруулах үйлдвэр барьж байгаа. За гэхдээ энэ бол бүх зүйлийн бас хамгийн сүүлийн шийдвэр биш. Монголын газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглалтанд орохоор дотоодын нийлүүлэлтийн аюулгүй байдалд том ахиц болно мэдээж. Гэхдээ үйлдвэртэй боллоо гэд асуудал дууслаа гэж ойлгож болохгүй. Түүхийн нефтийн олборлолт тогтвортой байх, дамжуулах хоолой, технологи, санхүүжилт, үйлдвэрлэлийн ийм үйлдвэрлэлийн нийт ашиглалтын өртөг бүтээгдэхүүний стандарт, зах зээлийн үн зэрэг олон нөхцөлийг хангах ёстой. За нэг үйлдвэрийн зогсолт болох юм бол өөрөө шинэ эрсдэл болж хувирна. Бүх үйлдвэр энэ үйлдвэр боллоо гэж үзэж болохгүй. Ямар нэг асуудалгаар зогсох юм бол үнэхээр шал өөр шинэ төрлийн эрсдэл бий болно гэсэн. Иймээс үйлдвэр бол шийдлийн зөвхөн нэг хэсэг нийлүүлэлтийг төрөлжүүлэх хэрэгтэй. Нөөц, логистик, эрчим хүчний шинийг үүсгэр нийтийн тээвэр гэдэг бусад хэсгүүдийг бас тооцох хэрэгтэй болж байгаамаа. За энэ үйл явдлаас болоод ямар сургамж авах вэ гэхээр нэгдүгээр шатхууны стратегийн нөөц хоногоор биш бодит эрсдлийн хувилбараар нь тооцдог болгох хэрэгтэй байна. Мөн Оросын холбооны улсаас гадна боломжит нийлүүлэлтийн сувг ялангуяа хятадын боловсруулах үйлдвэр төмөр замын логистикийг тогтвортой ийм хувилбар болгон хөгжүүлэх хэрэгтэй байна. За газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хугацаа, өртөг, түүхийн эдийн их үүсвэр, ашиглалтын эрсдлийг нийтэд ил тод тайлгнах хэрэгтэй байна. Нийтийн тээвэр, цахилгаан автомашин, төмөр зам, эрчим хүчний үр ашгийг шатхууны бодлогын хэсэг гэж үзэх хэрэгтэй байна. Үн барих, төр зүрийн аргаас гадна илүү өрсөлдсөн нөөц, импортын ил тод өртөг, урт хугацааны гэрээг сайжруулах хэрэгтэй байгаамаа. За тэгээд үнээд юу хийж болох вэ гэхээр Монголын шатхууны үнийг Монгол бол шатхууны үнийг тогтоохгүй байж болно. Гэхдээ хараат байдлынхаа хэмжээг багасгах бодлогыг өөрөө тогтоох бүрэн боломжтой. Шатхууны үн өсөхөд зөвхөн жолооч биш, талах авж байгаа хүн хүртэл төлдөг. Үнийн өсөлтийг бол өнөөдрийн мэдээ гэж харахаас гадна хараат байдал бол маргаашийн эрсдэл гэдгийг тооцох хэрэгтэй. За нэгдүгээр асуудлын хувьд юм байна. За манай тоймын онцолж байгаа хоёр дахь үйл явдал бол эхний хагас жилийн эдийн засгийн мэдээлэл гарсан. Энэ сайн тоонууд гарсан. Гэхдээ жоохон мэдрэмж тийм сайн биш байгаа. Бидний иргэдийн хувьд. За тоон дээр Монголын эдийн засаг их хүчтэй харагдаж байгаа. 26 оны эхний хагас жилийн гадаад худалдаа 16 тэрбум Америк долларт хүрсэн. Экспорт нь 11, импорт нь 6. Ийм байсан тул худалдааны ашиг ойролцоогоо бараг 5 тэрбум Америк долларт болж гарсан. Зөвхөн 6 дугаар сард экспорт мөн оныхоо өмнөх үеэс 62% өссөн. Буюу 1.9 бараг 2 тэрбум доллар гэсэн. Импорт 24% өссөн. 1.2 Америк доллар хүрсэн. Сарын худалдааны ашиг нь 687 сая Америк доллар байсан. За том сайхан тоонууд гарсан. Гэхдээ хагас жилийн экспорт өмнөх үеэс бараг 60% өссөн. Энэ бол маш хүчтэй өсөлт. Гэвч экспортын 97% нь эрдэс бүтээгдэхүүн эзэлж байгаа. Зэсийн хүдэр, баяжмал нийт экспортын 45%, чулуун нүүрс нь 38%. Ингээд өөрөөр хэлбэл 100 Америк долларын экспорт нь бараг 98% нь уул уурхаагаас 45 Америк доллар нь 45 зэсээс 38
Америкт бол нүүрсээс орж ирнэ гэсэн. За экспортын 94% нь хятад руу гарсан байна. Швейцарт 3.6% гарсан байна. За худалдааны ашиг өндөр байгааг харуулахын зэрэгцээ экспортын бүтээгдэхүүн зах зээлийн хэд төвлөрлөлийг харуулж байгаа. Нэг зах зээл хоёр үндсэн бүтээгдэхүүн дээр тогтсон эдийн засгийн хүчтэй гэж хэлэх болгоомжтой байх ёстой. Үн, эрэлт, хил, төмөр замын аль нэг тохиолдол өнөөдрийн ашиг богино хугацаанд буурч болно гэсэн. Импорт 10% өсөж 6 тэрбум доллар болсон түрүү ярьсан. Нефтийн бүтээгдэхүүн 22.3%, машин тоног төхөөрөмж 20%, тээврийн хэрэгсэл 15%-ийг эзэж байгаа. Импортын 40% нь бүгд найрамд Хятад улсаас, бараг 30% нь Оросын холбооны улсаас, 9% нь Японоос ирсэн байна. Энэ бас нэг чухал ялгаа. Машин тоног төхөөрөмжийн импорт өсөх нь үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж байгааг илэрхийлж байгаа. Харин хэрэглээ шатгууны импорт хэд өсвөл гадаад худалдааны ашиг дотоодын бүтээмж болж хувирдаггүй. За ингээд өсөлт байна. Гэхдээ ямар өсөлт байна вэ гэдгийг ярив. Монгол банк 26 оны эхний удирдлагын эдийн засгийн өсөлтийг 7.9% гэж мэдэгдсэн. Том тоо. Гол хөгжиж нь уул уурхай болон тээвэр байсан. Харин уул уурхайн бус олон салбарын идэх сул байгаа хэвээрээ энэ хоёр хурдтай эдийн засаг гэсэн үг. Нэг талд нь экспорт уул уурхайн тээвэр хурдан өсөд идэх хурдан яваад идэх. Нөгөө талдаа жижиг бизнес, үйлчилгээ, үйлдвэрлэл, өрхийн худалдан авах чадвар бол удаан хэвээрээ байна. Ийм үед дотоодын бүтээгдэхүүн өссөн ч гэсэн иргэдийн амьдралд шууд мэдрэгддэггүй. Учир нь дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг бол улсын нийт үйлдвэрлэлийг хэмждэг өрхийн бодиттой орлого, орон сууцны үн, зээлийн төлбөр, хүнсний сагсны өртгийг дангаараа илэрхийлдэг үү тийм. Тус нь илэрхийлдэг үү гэсэн. Уул уурхайн экспортын орлого ихэд компани төсөв валютын зах зээлд ордог. Харин өрхийн амжиргаанд хүрэхийн тулд цалин, ажлын байр, үйлчлэгээний чанар, татварын үр ашиг, хөрөнгө оруулалт гэсэн энэ тал дээр орох ёстой. Энэ суугаар дамждаг. За мөн статистикийн мэдээлэлээс харахад инфляци бодлогын хүүтэйгээ тэнцэж байгаа. 26 оны 6 дугаар сард улсын инфляци 12% болсон. Монгол банкны бодлогын хүү бас 12% байгаа. Энэ бодиттой бодлогын хүү буюу нэрлсэн хүүгээс инфляцийнхаас энгийн хэмжүүрээр ойролцоогоор тэг байна гэсэн. Бодлогын хүү инфляциар чинь тэнцэжлээ гэсэн. Мэдээж бодиттой хүү хүлээгдэж буй инфляциар тооцох нь зөв боловч өнөөгийн нөхцөл мөнгөний бодлого маш нарийн зааг дээр ирчээд байгаа гэсэн. Яагаад Монгол банк 6 дугаар сарын 24-нд бодлогын хүүгээ 12% хэвээрээ үлдээсэн. Төв банкны зорилт инфляци нь 27 онд 5% нэмэх хас 2% гэж тодорхойлсон байгаа. Тэгээ одоогийн 12% нь зорилготой дээд хязгаараас ойролцоогоор 5% нэгжээр өндөр байна. Тиймээс Монгол банк хүүг яаран бууруулах боломжгүй одоо. Инфляцийн 2 дахь нөлөө нэмэгдэж байгаа. Шатхуун хүнсний үнийн өсөлт бусад бараа цалин үйлчлэгээ руу тархвал бодиттой хүү өсөх хэрэг байгаа. Энэ бодлогын дилемма гэж ярьдаг. Нэг талаасаа хүүг өсгөвөл инфляцийн эрэлт талын дарамтыг сааруулна. Төгрөгийн хадгаламжийг дэмжинэ. Валютын эрэлтийг хязгаарлана. Гэхдээ бизнесийн зээлийн хөөсөн хөрөнгө оруулалт хойшин, ажлын байрны өсөлт удаашрна, хүүг бууруулбал бизнесийн санхүүжилт сайжирч болох ч инфляци валютын ханшид бас дарамт нэмэгддэг байгаа. Арилжааны зээлийн бодиттой өртөг 18-аас 20% орчимд хүрдэг орчинд үйлдвэрлэл урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд мэдээж хэцүү. 18-аас 20% нөхцөл. Жишээ нь 20% өртөгтэй мөнгөөр 5 жилийн өсөлт тооцоод тэгээ санхүүжилтээ ингээд хийх юм бол зөвхөн хүүгийн зардал нь яг тийм хэмжээгээр 2 дахин өснө гэсэн үг тийм ээ.
оруулсан хөрөнгө оруулалтаас 2 дахин өснө гэсэн үг. 6-аас 8 орчим хувийн өртөгтэй багтал хөрөнгөтэй өрсөлдөгч одоо энэ Монголын бизнест яаж өрсөлдөх вэ гэдгийг бас тооцох хэрэгтэй. Мэдээж 6-аас 8% хүүтэй зээлтэй айл бол энэ хөрөнгө оруулалт явна бизнесаар өргөжлөхийн боломж бүрдэж байгаамаа. Тэм учраас өндөр хүүтэй эдийн засгт бизнес ирээдүйн төлөө хөрөнгө оруулах бас харин зөвхөн амьд үлдэхийн төлөө ажилладаг юм аа гэдгийг хэлэх хэрэгтэй. За тэгээ дараагийн асуулт инфляцийг хэн бий болгоод байгаа юм бэ гэж. Инфляцийг засгийн газар бий болгож байна гэж бас шууд хэлэх улс төрийн хувьд хүчтэй боловч эдийн засгийн хувьд бас бүрэн тайлбар биш юм байна. Өнөөгийн инфляцид шатахуун, хүнс, цаг агаар, малын өвчин, геополитик, импортын үн зэрэг нийгмийн хүчин зүйлс хүчтэй нөлөөлж байгаа. Монгол банк ч үүнийг албан ёсоор тэмдэглэсэн. Гэхдээ эдийн засгийн энэ бод байдал төсвийн бодлого инфляцийн дарамтыг нэмэгдүүлэх эсвэл бууруулах маш том нөлөөтэй байдаг. Тэр эдийн засгийн үйлдвэрлэх чадвараас хурдан мөнгө зарцуулбал нийт эрэлтний огцом нэмэгдэнэ. Анхаарч хийж байгаа. Цалин, тэтгэвэр, халамж, худалдан авалт, том төсөл, барилга зэрэг олон суугаар мөнгө зах зээлд орж байгаа. Гэтэл хүнс, орон сууц, тээвэр, үйлчлэгээний нийлүүлэлт тэр хэмжээгээр хурдан өсөхгүй бол үн нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл мөнгөний хэмжээ нэмэгдсэн ч барааны хэмжээ дагаж нэмэгдэхгүй үед нэг барааны араас олон төгрөг явна гэсэн. Дараа нь төсөв орлогоос илүү зарцуулбал алдагдал үүсдэг. Алдагдлыг өөрөөр хөрөнгө татах замаар зарим тохиолдолд дотоодын санхүүгийн зах зээлээс санхүүжүүлнэ. Энэ хувийн хөвшилттэй нэг их үсвэрийн төлөө төр өрсөлдөж хүүг өндөр байлгах crowding out буюу тийм шахан гарах нөлөө үзүүлдэг. Төр их хэмжээгээр зээл авах банк хөрөнгө оруулагчид эрсдэл багтай төрийн хэрэгсэл рүү мөнгө төгрөг байршуулж эхэлдэг. Харин жижиг дунд бизнес илүү өндөр хүү төлөх шаардлагатай болдог. Тиймээс Монгол банк инфляцийн үр дагавартай тэмцэгч байхаас гадна төсөв инфляцийн шалтгааныг нэмэгдүүлэхгүй байх хэрэгтэй. Төв банк тоормос гişүдэг засгийн газар хий нэмээд байдаг. Машин бол хурдан явахгүй харин хөдөлгүүр тоормос хуйлаа илэгдээдэг. Өндөр бодлогын хүү удаан үргэлжиж бизнес зардлыг хэмтэлдэг. Ийм учиртай. За татвар нэмэх бол муу гарц. Яагаад төсвийн орлого хүрэхгүй үед хамгийн амархан одоо харагдах арга нь бол татвар байдаг. Гэхдээ өнөөгийн нөхцөлд бизнес аль хэдийн өндөр зээлийн хүү, шатхууны үн, тээврийн зардал, цалингийн дарамт, валютын эрсдэлтэй тулгарч байхад энэ зөв шийдвэр биш. Тэгээд үүн дээр татварын ачаал нэмэх юм бол албан секторын хэмжээ агшиж, хөрөнгө оруулалт хойшилж, аж ахуйн нэгжүүд жижигрэн, зарим нь далд эдийн засаг руу шилжих эрсдэлт. Татварын хувьд өндөр байх нь заавал татварын орлого өндөр байх гэсэн үг ердөөсөө биш. Татварын суур агшвал нийт орлого нь буурдаг. Жижиг бизнес хаагдвал нөөц, нийгмийн даатгал, орлогын татвар, ажлын байр бүгд л алдагддаг. Иймээс төсвийн алдагдлыг зөвхөн татвар нэмэх замаар нөхөх нь өвчтний халууныг буулгахын тулд биеийг нь дахиад ядраах ажил болж байгаа юм л да. Тийм учраас татвар нэмэх үү, өр нэмэх үү гэдэг хоёр сонголт байгаа. Гурав дахь хамгийн чухал сонголт бол зардлын чанарыг сайжруулах. Давхарцсан хөтөлбөрийг цөөлөх, үр ашиггүй татаасыг зорилгот болгох. Төслийн өртөг ба өгөөжийг ил тод тооцох. Ашиглалтын зардалгүй барилга барихаа зогсоох. Төрийн өмчтэй компаниудын алдагдлыг хязгаарлах, худалдан авалтын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх шаардлагатай болдог. За энэ юу гэсэн үг вэ гэж төсвийн нэг төгрөгийг юунд зарцуулж байна вэ гэдэг асуулт. Төсвийн зарлага бол тэр бол муу биш л дээ. Сайн дэг бүтц тийм ээ. Эрүүл мэнд, боловсрол, үерийн хамгаалалт, эрчим хүч, дижитал төр зэрэг нь хувийн хөвшлийн бүтээмжийг өсгөж чаддаг. Асуудал нь зардлын хэмжээ нь бос. Асуудал нь тэрний өгөөж
Нэг төгрөгийн зардал ирээдүйд 2 төгрөгийн бүтээмж бий болгож байвал хөрөнгө оруулалт болно гэсэн. Харин 1 төгрөг зарцуулаад дараа жил нь дахин 1 төгрөгийн засвар татаас шаардаж байгаа бол энэ үр ашиггүй зардал гэсэн. Сингапур төсвийн сахилга, хуримтлал, өндөр өгөөжтэй дэг бүтцээрээ ялгарсан. Чи хэдэлжсэн үнийн мөчлөгийг зөөлрүүлэх сан дүрм ашигласан. Солонгос улс болохоор урт хугацааны хямд санхүүжилтийг экспортын үйлдвэрлэл технологитой холбосон. Казахстан ч гэсэн түүхий эдийн орлогын сангаараа дамжуулан тогтворжуулалт хийдэг. Эдгээр бас энэ туршлагууд нь төгс биш ч гэсэн нийтлэг зарчимтай жил болгон бүх орлогоо хэрэгжилдэг. Муу жилд бүх татвараа нэмдэггүй ийм нөхцөл байдалтай ажилладаг. За өөр нэг асуулт нь болохоор энэ гадаад худалдааны өндөр ашиг нь яагаад иргэдийн амьдралд шууд хүрэхгүй байлвэ гэж. За энэ дээр 4.3 тэрбум Америк долларын худалдааны ашиг гарлаа гэж ярьж байгаа ихний хагас жил. Энэ валютын орох урсгал, төгрөгийн тогтвортой байдал, гадаад өр төлөх чадварт нэмэх дэмжлэг болсон. Монгол банкны мэдээлэлээр 26 оны 7 дугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц 7.6 тэрбум Америк доллар хүлээ гэсэн. За энэ гадаадын шокыг зөөлрүүлэх том хамгаалалт мөн энэ өсч ийн гэсэн. Гэхдээ валютын нөөц их боллоо гэдэг өрхийн хөрөгчөнд хүнс автоматар нэмэгддэггүй. Экспортын орлогыг татварын бүтээмж болгох тийм ээ. Экспортын орлогыг татварын бүтээмж болгох юм дамжуулах механизм хэрэгтэй байгаа юм. Тэр механизм нь шударга татвар, ил тод төсөв, өрсөлдөөнтэй банк, урт хугацааны санхүүжилт, боловсрол, дэд бүтэц, хуулийн хэрэгжилт. Хэрвээ эдгээр нь сул бол уул уурхайн орлого, үйл хөдлөх хөрөнгө хэрвээ эдгээр нь сул байгаа бол уул уурхайн орлого нь үйл хөдлөх хөрөнгө, импорт, төрийн том худалдан авалт, хэрэглээ уурсаад инфляц үүсгэж. Харин үйлдвэрлэл, технологи, экспортын шин салбарт хангалттай өсдөг. Энэ үйл явдлаас бид ямар сургамж авах вэ гэж нэгдүгээр төсөв мөнгөний бодлогыг нэг макро зорилгын дор уялдуулах хэрэгтэй. Инфляцийг бууруулах үед төсөв хэд төлөхгүй байх хэрэгтэй. Татвар нэмэхээс өмнө зардлын үр ашигын аудит хийгээд бага өгөөжтэй төсвийг хойшлуулах хэрэгтэй. Дараа нь уул уурхайн өндөр орлогыг тодорхой хэсгийг тогтворжуулалтын сан өр бууруулах, ирээдүйн хөрөнгө оруулалтаа хадгалахад зориулах хэрэгтэй. Арилжааны урт хугацааны санхүүжилтийн их усүрийг тэтгэврийн сан, хөрөнгийн зах зээл, хөгжлийн санхүүжилтэд нэмэгдүүлэх. Харин улс төрийн хөнгөлөлттэй зээлийг хязгаарлах. За экспортын 97% нь уул уурхайн төвлөрч байгааг бууруулах, бодиттой зорилго тавих, мах, ноолуур, аялал жуулчлал, боловсруулсан хүнс, цахим үйлчилгээ, сэргээгт хэрчим хүч ийшээгээ хөрөнгөө зарцуулах гэсэн. Тэгээд ингээд бүхний дүгнэлт хийх юм бол сайн статистик бол шаардлагатай, гэхдээ хангалтгүй. Экспорт 58% өссөн ч өрхийн бодит орлого инфляциас хурдан өсөхгүй бол иргэд эдийн засгийн өсөлтийг мэдрэхгүй. Худалдааны ашиг 4.3 тэрбум Америк доллар болсон ч экспортын 98% нь уул уурхай, 94% нь нэг зах зээлд төвлөрсөн байвал энэ эрсдэл бас хамт өсөж байна гэсэн. Тэгэхээр Монголын гол асуудал бол өсөлт байхгүй дээ биш. Өсөлтөө, бүтээмж, төрөлжилт, хямд капитал, иргэдийн бодит амьдрал болгон хувиргаж чадахгүй байгаад л оршиж байгаа юм аа. За таны 3 дахь онцолж байгаа зүйл бол үер. Үер бол байгалийн гам шиг биш, хотын эдийн засгийн шалгалт. За 26 оны 6 дугаар сарын 22-нд онцгой байдлын байгууллага хэд хэдэн голын усны түвшин огцом нэмэгдсэн талаар анхааруулж байсан. Орхон, хөдөр, ерөө зэрэг голын усны хоногт 50-аас 100 см-ээр нэмэгдэж анхааруулах түвшнээс давсан мэдээлэлт гарч ирсэн. За энэ 7 хоногт ч гэсэн үерийн эрсдэл дахин
олон нийтийн анхаарлын төвд орсон. Гэвч бид үерийг бороо орсны дараа төр зүрийн осол мэтээр ойлгож болохгүй. Үерийн эрсдэл болов хур тундас, газрын ашиглалт, барилгажилт, ус зайлуулах систем, хог хаягдал, голын савын хамгаалалт, даатгал, орлогын ялгаа зэрэг олон хүчин зүйлийн нийлбэр. Бороо бол өдөөгч нь амшигын хэмжээнд хүний байгуулсан хотын чанараас л хамаарна. Улаанбаатарын эрсдлийн тоонууд Дэлхийн банкаас хийсэн үнэлгээ байдаг. 66 оныхтай адил хэмжээний үеэр дахин тохиолдвол Улаанбаатар хот 80 сая Америк доллароос давсан эдийн засгийн хохирол амсах эрсдэлтэй. Дунд болон өндөр үерийн эрсдэлтэй бүсэд 200 мянгаас олон хүн, 600 орон сууцны барилга, 31 мянган гэр, 109 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн нэгж байрлаж байна. Энэ тооцоонд Сэлб голын сувг, дунд байрлах өндөр хүчтэй дид станц зэрэг бусад чухал дэд бүтцийг бүрэн оруулаагүйгээр тооцоод. За 1915-аас 2013 онд бүртгэгдсэн тийм ээ бараг 100 жилийн хойно бүртгэгдсэн 34 үерийн 60 орчим хувь нь 2000 оноос 2009 онд болсон. 66 оны их үерийн үед Улаанбаатар хотод 200 мянган хүн байсан. Харин одоо нийслэлд улсын хүн амын бараг тал нь төвлөрсөн байгаа. Ижил хэмжээний байгалийн үзэгдэл өмнөхөөс хэд дахин их хөрөнгө, хүн, бизнес, зам, сургуульд хүрнэ. 23 оны үерийн үеэр 26 цагийн дотор 28 мм хур тундас орсон нь зарим их сурвалжид тухайн газрын жилийн доод хэмжээний хур тундасны талбайд тэнцвэрч гэж тэмдэглэсэн байсан. Сүүлийн судалгаанд 23 оны үерийн үйл явдлаар 280 мянгаас олон хүн нөлөөлөлд өртсөн байгаа. Энэ үерийн эрсдэл аль хэдийнэ онлайн асуудал биш болсныг харуулж байгаа. Тэгэхээр үер бизнес төсөвт хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн асуултанд хариулъя. Үерийн шууд хохирол гэвэл байшин, зам, гүүр, автомашин, барилга, материалын эвдрэл. Тэр шууд бус хохирол нь ихэвчлэн илүү удаан үргэлжилдэг. Жишээлбэл зам хаагдвал ажилтан ажилдаа очихгүй, дэлгүүр бараагаа татаж чадахгүй, үйлдвэрийн түүхий тасарна, цахилгаан ус холбоо доголдно, сургууль эмнэлэг ажиллахгүй, даатгалгүй өрх бүр хуримтлалаа нэг өдөр алднаа гэсэн. Хот дараа нь зам засах, далан сэргээх, айл нүүлгэх, төр байр тусламж, эрүүл мэнд, ариутгал төсөөл орцуулна. Энэ мөнгөөр зэчлэн төлөвлөсөн сургууль, нийтийн тээвэр, их цэвэрлэх байгууламж гэх мэтийн тэдний төсвөөс шилжнэ гэсэн. Өөрөөр хэлбэл үер бол зөвхөн гамшигын зардал биш. Энэ хөгжлийн асар том боломжийн алдагдал. Даатгалын тогтолцоо сул үед хохирлын бараг бүгд нь өрх бизнес төр өөрөө хувааж төлдөг. Харин эрсдэлийн зураглал, барилгын стандарт, даатгалын үн хоорондоо уялдаатай улсуудад эрсдэл өндөр газар барих өртөг өндөр байдаг. Энэ нь зах зээлийн тохиогоор буруу барилгажилтыг хязгаарладаг. Яагаад хотын төлөвлөлтийн асуудал болдог вэ гэхээр Улаанбаатар хотын гэр хороолол уулын ам, жалга, голын сав, үерийн зам руу ихтэлсэн байгаа. Ихэнх нь газар өмчлөх хэрэгтэй боловч газар олголтын байгалийн эрсдэлийн зураглалтаа уялдахгүй бол тэр өөрөө ирээдүйн гамшигыг зөвшөөрч байна л гэсэн. Хот хаягдал одоо сууг бөглөх, далан буулгах, голын энэ хэсгийг ахаад яриа. Яагаад хотын төлөвлөлтийн асуудал болдог вэ гэвэл нэгдүгээр Улаанбаатарын гэр хороолол уулын ам, жалга, голын сав, үерийн зам руу тэлсэн байгаа. Иргэд газар өмчлөх хэрэгтэй боловч газар олголт нь байгалийн эрсдлийн зураглалтаа уялдахгүй бол төр өөрөө ирээдүйн гамшигыг зөвшөөрч байна гэсэн. Хог хаягдал, сууг бөглөх, далан буулгах, голын савд барих,
зөвшөөрөлгүй зам гаргах нь борооны усны гамшигыг бий болгодог. Нидерландад үертэй тэмцэхдээ зөвхөн өндөр далан барилгүй гол өөрт нь орон зай өгөх бодлого шивээ хэрэгжүүлж үерийн ус тархах бүсийг хамгаалсан байдаг. Японд гол суваг газар доорх аврах усны сан эрт сэрэмжүүлэлтийн системийг бий болгосон байдаг. Солонгос улсад борооны усны хуримтлуур, дижитал хяналт, метро ба замын эрсдлийн төлөвлөгөөг хөгжүүлсэн байдаг. Эдгээр орны сургамж бол нэг л юм байна. Инженерийн байгууламж, газрын бодлого, мэдээлэл, сахилга гэсэн дөрвөн зүйл хамт ажилладаг. За, урьдчилан сэргийлэх нь зардлуу хөрөнгө оруулалт. Үерийн хамгаалтанд зарцуулсан мөнгийг заримдаа бороо ороогүй бол үр ашиггүй зардал гэж тооцдог. Энэ бол галын даатгалыг гал гараагүй учраас хэрэггүй гэж хэлэхтэй адилхан. Далан, суваг, насоос, ногоон байгууламж, эрсдлийн зураг, эрт сэрэмжлүүлэх гэх мэт нь гамшиг тохиолдоогүй үед ч үл хөдлөх хөрөнгийн үн, бизнесийн итгэл, замын найдвартай байдал, эрүүл мэндийг хамгаалдаг гэсэн. Уугур авьяалын эрсдэл нь банкны салбарт ч нөлөөтэй. Үерт өртсөн бизнес зээлээ төлж чадахгүй. Барьцааны хөрөнгө үн цэнээ алдна. Банкны салбарын эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс үерийн зураглал зөвхөн хотын захиргааны баримт бичиг биш. Банк, даатгал, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний үндсэн мэдээлэл байх ёстой. За, ямар сургамж авах вэ гэж. Үерийн эрсдлийн хамгийн сүүлийн үеийн нээлттэй газрын зургийн, газар олголт, барилгын зөвшөөрөл, борооны, барьцааны үнэлгээтэй холбох. Энийг хажирий. За, энэ дээрх үйл явдлуудаас бодлогын ямар сургамж авах вэ гэж. Нэгдүгээр, үерийн эрсдлийн хамгийн сүүлийн үеийн нээлттэй газрын зургийг газар олголт, барилгын зөвшөөрөл олгох, банкны, барьцааны үнэлгээтэй холбоно гэсэн. Хоёрдугаар, голын сав, үерийн ам, хамгаалтын зурвалт шинээр газар олгохыг бодитойгоор зогсоох, хууль зөрчсөн барилгыг үе шаттай буулгах. Гуравдугаар, суваг, далан, насоосны ашиглалт, цэвэрлэгээний төсвийг шинэ барилгаас тутахгүй чухалд тооцох. Дараа нь гэр хорооллын хамгийн эмзэг айлуудыг зөвхөн гамшигын дараа биш, өмнө нь нүүлгэн шилжүүлэх. Нөхөн олгуур, орон сууцны бодлоготой холбох. За, мөн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлж, эрсдэл өндөр байршилд, эрсдэлд суурилсан үн тогтоох. Дараа нь нийслэлийн хөрөнгө оруулалтын төсөл бүрт уур амьсгал, үерийн төсвийн шалгуурыг оруулах. За, тэгэхээр дүгнэлт юу вэ гэхээр бороо гамшиг болдоггүй. Төлөвлөлтгүй хот бороог гамшиг болгодог. Үерийн дараа зам барих нь улс төрийн хувьд харагддаг ажил болохоос үерийн өмнө сууг цэвэрлэх, эрсдлийн бүсэд газар олгохгүй байх нь харагдахгүй ч илүү үнцэнтэй ажил болдог. Өнөөдөр урьдчилан сэргийхэд хийнэсэн 1 төгрөг маргааш хэд дахин их сэргэн босгалтын зардал болж буцаж ирнэ. За, ингээд энэ Томи эцсийн дүгнэлт. Монголд 3 асуудал биш 3 анхааруулга ирлээ гэж хэлж болно. Энэ 7 хоногийн 3 үйл явдлыг нэг өгүүлбэрээр холбож болно. Шатхууны үн, Монголын импортын болон эрчим хүчний хараат байдлыг сануулж. За, эхний хагас жилийн эдийн засгийн статистик өсөж өндөрч уул уурхай нэг зах зээл төвлөрсөн инфляц ба өндөр хүү бизнесийг шахаж байгаа харуулж. 3-дугаар, үерийн эрсдэл, байгалийн үзэгдэл, хотын төлөвлөлт, төсөв, санхүү, ядуурлын асуудал болох хувирсныг анхааруулж байна. За, Монголын эдийн засаг бараг 8% өссөн, экспорт 58% нэмэгдсэн, худалдааны ашиг бараг 5%-аар 5 Америк долларт 4.3 тэрбум Америк долларт хүрсэн. Валютын нөөц 7.7 Америк долларт ойртож байна. За, инфляц 12%, зээлийн хөв 20%, экспортын 97%, уул уурхай 94% нэг зах зээл төвлөрсөн гэх мэтээр энэ тоонуудыг энэ бүгдийн энэ өсөлтийн чанарын асуултыг бид тавьж байгаа байхгүй юу?
За ийм 3 зүйлийг онцолж ярьлаа. Энэ 7 хоногийн таймер бид 3 гол асуудлыг онцолж ярьсан. Энэ бүхнийг зүгээр нэг мэдээ биш. Энэ бүхнийг асуултан сануулга гэж харж байгаа дохой энэ таймыг хэлье. За анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.